Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-ыг сонгон сонсч байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн Давоос баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн болсон байна. За Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс царай модо болон ааш муутай харинаар хамтран хөргөдөг харин найруулагчаар Борхогийн Чимбат ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ эрүүл залуу амьдарцгай ураатай Life Tea брендийн үүлэн цай хамтран ажиллаж байна. За мөн Pantene 100% хүртэл шинжлэгдсэн үс хураадахаар хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амар уу? Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлэг бол дэлхийд дахинд хүмүүсийн гайхшруулад байгаа, сонин хачин сонирхлыг нь төрүүлээд байгаа. Яг одоо сүүлийн яг эд халуун дээр байгаа ийм сэдвүүдийг гаргаж ирээд ярилцдаг, юуны тухай ярилцаад байгаа тухай дэлгэрүүлж ярьдаг ийм нэвтрүүлэг. Бид хоёр яг энэ дэлхийд дахинд ямар сэдв хамгийн их анхаарал татаад байгааг олж мэдхийн тулд Google хайлтын Google Trend платформыг ашигладаг. За энэгээр улс орон болгоны хайлтыг тэргүүлж байгаа түлхүүр үгнүүдийг гаргаж ирээд тайлах гэж оролддог. За тэгэхээр тайлахтаа болоос зөв тайлж магадгүй, буруу тайлж магадгүй ямар ч байсан ингээд хайгаад байгаа юм байна гэх мэтчлэн тайлбарлах гэж оролддог тийм. За өнөөдрийн үед миний хувьд болохоор би өнөөдөр хөл бөмбөгийн тухай ярина. Оо болж байна. Тэгээд яг өөрийгөө эвдээ да. Тийм нэг баг миний хувьд энэ сорилт ч юм уу, шаланч ч юм уу тий. Ямар ч юм би ингээд Индонез болон Өмнөд Солонгос шуугаад байгаа Шин Тэйон гэж хүний тухай ярина. За үргэлжлүүлээд би бас сонгож авсан дараагийн ингээд мэдээлэл маань болохоор Их Британий тренд дээрээс би олсон л тоо. Омасе гэдэг энийг би Омасе л гэж уншиж байгаа. Яг миний англи хэлний чадварыг энэ төрөлд дуусчаад байна л тоо. Тэгээд Омасе гэж яригадаад байгаа энэ юун дээр энэ суглаа ахгүй юу? Энэ суглаанаас хоцсон ялагч заяа. Ингээд хоцсон хонжороос ингээд татгалцсан тухай би ярьж өгнө. Хүүе хитэн бэ. Маш их. Тийм үү? Наад чи жоохон хэцүү сонсоход хэцүү мэдээ байх юм шиг. Дараах нь болохоор Нарендер Каур гэдэг нэр тренд дээр орж ирсэн. Энэ нь болохоор Британд орж ирсэн, бас нэмээд Энэтхэгт орж ирсэн байлээ. Тэгээд энэ хүнтэй холбоотойгоор би Лоренс Фокс гэдэг Их Британий нэг тийм хүний тухай ярьж байгаа. За энэ яаж хүн бэ гэхээр кино урлагтных амжилт олохгүй ангууд нь улс төрлөө мацаад тэгээд улс төрлөөч амжилт олохгүй. Нэг тийм ингээд энэ хөгжилтэй санагдсан юм надад яагаад чи. За тийм ярих чинь. Би өнөөдөр ингэсэн. За Европын улсуудад өчигдөр Франц, Польш, Их Британд нэг сонин зүйл тэнгэрт нь гарсан. За түүнтэй холбоотойгоор ингээд Falcon 9 Space Rocket Launch Spiral гэдэг гэх мэт хайлтууд Америкийн нэгдсэн улс ер нь Европын улсуудад тэргүүлж орж ирээд байгаа юм байна. За тэгээд энэ ямар ч та яасан юу болсныг бүгдээрээ ярьцгаан. За мөн хоёрт Японд Абетэй холбоотой мэдээлэл гарсан. Энэ зөвхөн ганц Японд биш, Оросд хүртэл тэргүүлж байгаа Абе гэдэг хайлт тэргүүлээд ороод ирсэн. Шинзо Абетэй холбоотой мэдээлэл гарсан. Тэгэхээр Японд нэг шийдвэр гарсантай холбоотой. Энэ бас мууны шашны урсгалтай бас холбоотой мэдээлэл ярина. За Шинзо Абе гэдэг бол 2022 онд нас орсны бүгдээр мэдж байгаа. Америкийн Японы ерөнхий сайдаар бас удаан ажиллаж исэн хүн шүү дээ, тийм. За тэгэд гуравт нь Элтон Джон Их Британд Элтон Джон гэдэг хайлт их гарч ирсэн. Тэгээд Элтон Джонтой холбоотой нэг санаанд оромгүй гэх юм уу сонин тийм үйл явдал болсон. Тэгээд яагаад Элтон Джон юу болсон бэ? Юунд холбогдсныг нь бүгдээрээ бас сонирхож үзье. За харин яг тэр тухай бас ярьж магадгүй. За тэгээд цаг үлдвэл яг дэлхийн геополитикийн хамгийн анхаарлын төвд байгаа улс төрийг сонирхоод байгаа сэдв бол мэдээж хэрэг Оросын холбооны улсын болон Украины дайнтай холбоотой инхийн хэлэлцээр яг Сауди Арабид явагдаж байгаа. За Сауди Арабын хэлэлцээр инхний шийдвэрүүд нь гараад эхэлсэн. За ямар төвшөнд явж байгаа тухай мэдээлэл нэ. За эхний мэдээллийг бүгдээрээ сонирхъя. Ингэсэн өчигдөр за би бас яг ингээд энэ дистараллаар нэм. Өчигдөр ингээд видеонууд нь эхлээд тарж эхэлсэн. Тэнгэрт ийм юм гараад ирчлээ гэдэг ингээд Европын тэр тухай ярих гэж байгаа юм. Тийм. Тэгээд ингээд тэнгэрт ингээд зүгээр би ингээд шүүн ингээд алхаж явж байсан чи тэнгэрт гинт ингээд шалуу өөр юм дүрс гараад ирвэл бүр ингээд зочирдно үстэй ингээд спираль хэлбэрийн ингээд эргэлдсэн юм шиг юм сонин гэрэлт дүрс гараад ирсэн. Зөв бүр энэ ингээд үнэхээр сонин ингээд бүр заяа. Би нэг яг юу болсон би мэдээгүй байхгүй зүгээр ингээд өглөө ингээд тренд шүүж хахад би бол харсан. Гэхдээ нэг юу болсон хараагүй. Гэхдээ одоо ингээд машин бариад ч юм уу те радиогоо ингээд нэг лайваар үзэж чадахгүй байгаа хүмүүстэй хэлэхэд
долларын ээс үсэг гэдэг ш тэмдэгт За. нөгөө тишээгээ харцсан ингээд эргэлдсэн байгаагаар ингээд Хуйларсан байгаа, задгай тэнгэрт ингээд те ингээд хуйларсан байгаагаар энд гэхдээ юу юм хараа арих юм Харин юу тий. юм бэ? Одоо ингээд зүг зүгээр явж байгаа тайлбар байхгүй хүмүүст чинь ингээд зүгээр л ингээд явжсэн чинь тэнгэр дахиад нэг од юм шиг бараг сар шиг юм шиг ийм нэлийн тод дүүрсэн ингээд гараад ирэхэр чи хүмүүс ингээд гайхацхан энэ одоо юу болж ариг юм уу юу юм ингээд за бөөн ийм асуудал болоод хүмүүс сонирхоод байсан. За ингээд дистарлаар ингээд тайл нь явагдсан юм шиг байна. Эхлээд бол тэнгэрт гараад ирсэн. Тэгээд хин чин тухай мдээгүй юуг нь ч ойлгохгүй сандралтаад сүүлд нь ямар ч тань тайл нь саяхнаас тодорхой болж эхэлсэн. За ингээд ямар ч хэсэг хүмүүс сандралтаад ингээд тэнгэр тийм юм гарчлаа яана яана гэл TikTok, MikTok, Facebook, Reel одоо бүгднгээр нэг хүмүүс ингээд Европт амьдарч байгаа хүмүүс ингээд энэ төрсийг видеогоор хийгээд үзүүлээд байсан байна. Энд гэхдээ Монголд ажиглагдсан баха. Монголд бас гарч ирсэн үү те? Ягаад тэгэхээр за эсвэл ингээд Европт байдаг манай сонсогчд юм болов миний нөгөө нэг Facebook-ийн нэг найз яг ийм зураг оруулсан бахаар нь би хот мэдээ гэж бодсон. Би яг зөрсөн юм байхгүй юу? Би бол харсан яг ямар нэг юм байдлаар миний Facebook найз бол ийм зураг оруулсан байсан. Одоо энэ хиймэл оюун ашиглаад хордлоо шүү. Би одоо юунд ч итгэхээ байсан. Станер хот хөдлөгчгөө дагараа гэлээ. Тэгээ одоо би ингэ хажуугаар ингэ зөрсөн байхгүй хот мэдээнд итгээд энэ хүүхдүүд тухайн би яг тэгж бодож зөрсөн. Уу харин тэгж бодгоор байгаа байхгүй зүв зүгээр ч тэнгэр чи одоо хамгийн тогтмол зөв шүү дээ. Ерөөсөө ингэ дэлхийн өөрчлөгдөж тэнгэр бол баг ерөөсөө өөрчлөгдөв. Гинт тэнгэрт ингэ нэг юм маш тод юм гараад ирэх чи хүмүүс одоо ингэ бүгд л шок болол гайхах нь аргагүй юм байлээ. За тэгээд энэ тэгээд учир нь сүулт бол тайлагдсан. Энэ ийм учиртай юм байна. SpaceX-ийн одоо Falcon 9 гэдэг юм пуужин хөөрөөд за энэ нууцлалтай гэж. Нууц болохоор энийг ийм юм болно шүү гэж мэддэггүй юм шиг байна. Америк нэгдсэн улсын нууц төсөл нууц төсөл яасан гэхээр хоёр шат дамжлагтайгаар хийгдсэн юм төсөл юм байна. За эхлээд пуужин ингээд тэнгэрт гараад за тэнгэрт гарсны дараа дахиад ингээд нөгөө салсан одоо хэсэг модул нь дахиж түлшээр цацаж цаашаа хөдөлсөн юм байна. За нөгөө хүч өгдөг шүү дээ ингээд. Хүч өгдөг. Тэгээд тэр яг ингээд түлшээ ингээд цацах мөчт нь тэр чинь маш хүйтэн байгаа учраас тэр дороо царцаад тэр түлшин царцсангуудаа царцсан нь гэрэлд одоо нарны гэрэлд ойгоод ингээд ийм дүрс болж биднэрт ингээд үзэгдээд ингээд нэг хэсэг харагдсан юм. За би бол одоо интернетээр л үзсэн. Тэнгэрт бол ерөөсөө энийг олж алгаараагүй. Гэхдээ дэлхийн нийтээр энийг одоо олж харсан хүмүүс бол одоо ингэ шуураад одоо юу болж вэ яач вал гэж сандраад байсан. Сүүлд нь энэ ийм учиртай юм байсан бивэ гэд Falcon 9 SpaceX гэд хайлт сүүлийн үед ингэ трендүүд дээр тэргүүлж гарч ирээд. Зүгээр Tesla-гийн пууж биш байсан бол яг уу юу гэсэн Tesla-гийн пууж Tesla-гийн биш Tesla ч тустай компани. Tesla биш юу лээ? SpaceX бол мэдээж Elon Musk-тай манайхтай холбоотой. Ерөнхийдөө нөгөө нэг SpaceX чинь Tesla гэж угаасаа нэг л хүнийх үстэй. Нэг хүнийхтэй манайх. За хоол нь хутахад уучлаарай. Намайг уучлаарай. За гэхдээ биш байсан бол яг уу? За биш байсан бол Elon Musk-ийн пууж биш байсан бол яг уу? Нэг хүмүүс сонирхгүй байх байсан гэж юу? Үгүй хариг. Ер нь бол манай зүгээр нэг дэлхийн техник хүмүүс ингээл амар бужигнаал эхлэнгүүд энэ зүгээр те Elon Musk-ийн пууж ингээл ам дагуулж байгаа бол яг уу дарж байгаа бол яг уу. Яг манай ах чи ер нь бол баг хариг гинлэхгүй юм шиг. Ер нь ийм олон юмыг амьдтай амжуулж чаддаг хүн гэж аахгүй шүү. Ер нь хариг. Ангарыг клоужлоод өөр анхны иргэн нь болоо тэндээ өхнө гэдэг байгаа шүү. Ер нь бол те. Бүр ингэж ярьж байна зарим хүмүүс. Elon Musk бол ангаргаас харигаас ирсэн юм аа. Тэгээд гэрлүүгээ ангаралуугаа буцгаад л зовоод байгаа юм. Янз бүр ярьж байна да. За хамтран ажиллагчаад танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ эрүүл залуу амьдарцгаая. Өөрөөтэй Lifety брендийн үүлэнг цай хамтран ажиллаж байна. За энэ мөн байна уу? Би одоо энэ. За наадах чинь маш гоё үнэртэй. Би бүр нөгөө үнэрэнд нь кайф авд юм аа. За. Гэхдээ би үнэртгээд бүр ямар сандаа авчирсан юм аа. Энэ өнгө мөн баг тий. Коконатын сүгээр багсарсан тул болохоор навчин ногоон цайрны сүүний тааламжтай амт үнэртэй хэр бүр ингээд те би хизээч ногоон цайг сүүтэй цуг үнэрлэн гэж төсөөлж байгаагүй байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд энэ одоо миний амьдралдаа ингээд үнэрлжсэн маш тааламжтай үнрүүдийн нэгт бол ингээд бас наадах чи орж байгаа байхгүй нэг тийм ятгаад ингээд цай чи өөрөөдөө ингээд яг гоё ингээд нэг ааг нь амт нь ороод ингээд үнэрлэнгүүд нэг тийм таашаалтай штэ наад чи бүр үнэхээр тасархаа үнэртэй ёо. Гэхдээ харин би ингээд энийг өмдчихэд үнэртэж үзмэр санагдаад энэ ямар сандаа цайг ингээд нөө хайрцгийг авчирсан. Наа чи бүр цоошин юм байна штэ. Тийм. Тэгэд хараа ингэсэн коконатын үнэрт бол хүн болгон бас дуртай биш юм байлээ штэ. Манай ихнэр одоо жишээ нь коконатын үнэрт тийм дуртай биш. Харин би ингээд коконатын үнэрт бүр ингээд донтой амар гоё над санагддаг. Тэгээ коконатын үнэрийг үнэртэж үзэхэд
би. Оо за. За Оо ёо. Ур миний найз ур. За ямар ч байсан коконатын сүгээр багсарсан юм цай тэгээд ийм цайг ч одоо уугаа сайхан ямааны маха идэл сууж юм байна. Өдөрөндөө өнөөдөр. За T-World буюу цайны одоо ертөнцийн компани оруулж ирж байгаа ийм одоо цай 2009 оноос эхлэн 8 дахилтай дугуй булантай цайг оруулж ирж байсан. 2011 оноос Life Tea брендийн тансаг зэрэглэлийн навчин цайг захиалгаар үйлдвэрлүүлсэн. За 2013 онд 200 гаруй нэр төрлийн цайтай Tea Garden анхны цайны төрөлсөн дэлгүүр ингээд нээгээд өргөжөөд явж байгаа юм компани. 2018 онд Dilmah брендийн аль биесны эрхийг авсан. 2023 онд Туркийн Kayla гэдэг цайгаар ер нь бол ингээд төрөлсөн юм байгууллага юм байна. За үүлэнг цай гэдэг өнөөдөр онцлон тий. Тийм. За үүлэнг цай тэгэхээр одоо энэ ер нь ингээд нөгөө нэг одоо чинь хятадтай ч юм уу тий гоо сайхны цай гэж нэрлэдэг. Нөгөө алдарт одоо нөгөө манччин улсын нөгөө одоо хатад байна, татвар эмс байна. Үүлэнг цайгаар гоо сайхна торгоон тогтоодог байсан гэж ааштай бүр энэ юм бичигдсэн байдаг. За тэгээд хоолны шингэсэн муу заяа гидсний гөрөлцөх хөдөлгөөнөнд дутмаг бүдүү нарийн гидсний бохирдол ихтэй илүүдэлжэнтэй арьс салт болон давсаг шээсний замын өвчлөлтөө эгсийн буй элдв харшилтай нүрээр нь батга их гардаг царайны өнгөц нь гундуу бол ерөнхийдөө үүлэнг ер нь ногоон цаг зөвлөдөг тийм үү. За тэнгуүтэ энэ дээр ягаад үүлэнгээ ингээд тусгаалan зөвлөж юм гэхээр үүлэнг нөгөө үүлэнг цай маань хүний гоо сайхныг авч үлддэг гэдгээр угаасаа бүр ингээд ганц ингээд манайд ч штэ дэлхийд алдарт ялангуяа нөгөө хятадын уламжлал одоо хятадч одоо суурин соёл иргэжлийн 5,000 жилийн түүхтэй улс орн тий бүр ингээд нотлогдсон байд юм байна л та. За тэгээд энэ юм байна. Энэ цайг захиалж авбал захиал бол хүргэлтэн өнгөө юм байна. За хүргэлтэн өнгөөс гадна дээрэс нь брендийн шилэн аяг өнгөө бэлгэлж байгаа байна. За тэгэхээр органик элдв нэмэлт байцгүй тансаг зэрэглэлийн цай уух нь тоолж барамгүй их эрүүл мэнд болон хүний биед гүн шингэж илэршүүлэх юм давуу талтай өвчнөөс урдсан сэргийлдэг цайны сонголтоо хийхдээ гоё ганган ууц салгатай брендийн нэр нь хуурдах бус үзүүлэх ач одоо холбогдлолт нь тус үйлчлэлт нь анхаарч сонгож байхыг зөвлөж байна. Би ч нөгөө манай гэр чинь нөгөөсөө 11-т байдаг 11-ийн номонгоос хүнсээ цуглуулдаг байхгүй юу? За тэнгүүд би эдний Dilmah цайг нугасаа авдаг. Dilmah гэж юм мэдэн шүү дээ. Ногоон ингээд нэг тийм дөрвөлжин том савтай Dilmah-г авдаг. Тэсэн чинь одоо би номын хоронгот нөгөө үений тарагдаад. Тийм тий. Тэнгүүд энэ цайгаа ингээд эн чинь нөгөө бидний нөгөө ажил дээр удаг цай шүү дээ. Бид бүр аавна гэж Dilmah-га дуусгах хүлээж байгаа. За тэгэхээр бүдүү нарийн гидсэнд хоримтлагдсан бохирлыг цэвэрлэж өгдөг учраас хүний арьсыг сэвэх нөсөө толб үүсгдэг меланин пигментийн ялгарлыг багасгадаг юм байна. За тиймээс нэмж нөсөө толб гарахыг гаргах дээр анхаармаар байвал энэ цайг бас санал болгож байна. Өдөрт 5 аяга ногоон цай ууснаар бодисын солилцоог идэвхжүүлэн 70-80 калори шатаадаг гэж тооцдог. Антиоксидантын бас чанартай катехин болон А витамин дэмээр баялаг учир давсаг шээс ялгаруулах замын цистит мэт өөрчлөлтүүдийг зогсоодог хүртэлсэн сэргийлэх үйлчилгээтэй. За үүлэн цай нь полифенол агуулдаг. За энэ нь бол хөгжрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Энэ цайны бидний бие организмын хүчилжилтээс хамгаалах шүлтний умдны зүйл гэж явдаг. Эрүүлэр илүүдэлж ингэсээс салах бүхий л хоолны дэглэм дэмжийн зөвлөж буй цайд зүү ёсоор багтдаг байна. За Life Tea гэдэг та бүхэн Facebook-аас хайх хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээлэл, савны зураг бас олон зүйлтэй танилцаарай. Лайк дараарай. Харин утсаар мэдээлэл авах гэвэл 9411 3326 юм байна. 9411 3326. Номин E-Mart, Оргил, Сансар, Эфес гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээр зарж байгаа. За хамгийн гол нь 9411 1814 залгаад шууд захиалаад хөрвүүлээд авах, үнэгүй хөрвүүлээд авах боломжтой. 9411 1814. За манай нэвтрүүлэгтээ эрүүл залуу амьдарцгаа яваарай. Life Tea брендийн үүлэн цай хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвүүд бодох. За тийм. За дараагийн хөл бөмбөг гэсэн тий. За. Намайг хөл бөмбөг ярина чи бараг хүлээгээд байгаа хэ тий. Тэгээ би одоо мэдгүй яагаад хөл бөмбөг гинт сонирх надад тэр нь л наад хартаа. Ахаа би хөл бөмбөг ярьж болох уу? За яри. За би ярьж өгье. Гэхдээ ингээд одоо ингээд Индонез болон Өмнөд Солонгосын тренд дээр хоёулын дээр нь ороод ирсэн байлээ. За. Шин Тэйон гэдэг энэ хүн. За яг нь Өмнөд Солонгосын трендийг ерөнхийдөө ингээд одоо би Hot Topics нэвтрүүлгийг хөтлөөд одоо 3 сар болчихлоо шүү дээ тий. Тэгвэл Өмнөд Солонгосын трендийг дандаа нөгөө нэг ямар хотс бүр үлээ.
Tottenham Hotspur. Тий, Tottenham Hotspur-ийн алдарт нөгөө хэм маань дандаа тэргүүлдэг байхгүй юу? Тийм, Son Heung-min. Son Heung-min миний одоо краш үү дээ. Краш. Олон хүмүүсийн л краш юм байна. Тэгвэл Son Heung-min ерөөхдөө өмнө Солонгосын трендийг дандаа тэргүүлдэг. Гэвчиг өнөөдөр ингээд нөгөө тренд тэр ингээд арай өөр хүн ингээд өөр Солонгос хүний нэр байж харна би гайхсан байхгүй юу? Их Солонгос хэлийг мэдгүй ч нөө зургийг хараад баримжаалтад яагаад энэ хүн орж ирүүгээд айгүй хартаагаар ороод уншсан чинь их сонирхолтой мэдээлэл үйл явдал болжээ. За одоо ингээд энэ Шин Тэйон гэдэг хүн маань бол юу биш ээ, тоглогч биш. 54 настай. Одоо ингээд өөрөө болохоор ингээд аль эртээ өмнөд Солонгосын ингээд шгшээ баг тоглож байсан мидфилдер гэдэг чинь хагас хамгаалагч мөн үү? Хагас хамгаалагчийн барил тоглож байсан юм хүн баггүй юу? Тэгсэн чинь энэ хүн ингээд одоо Индонезийн шгшээ багийг тасгалжуулж исэн. Ийм ингээд тасгалжуулагч юм байна. За одоо би ингээд үйл явдлын старатаар гоё ярьж байгаа заяа. За ингэсэн. За Шин Тэйон гэдэг энэ 54 настай тасгалжуулагч өмнөд Индонезийн шгшээ багийг авах үед нь Индонезчууд болон хөл бөмбөг сонирхчид за ингээд маш гоё үйл явдал болох юм байна те. Ингээд өмнөдөөс ингээд бүр маш ингээд чадвартай мундаг хүн аваад ирлээ гэсэн чинь баг нь ингээд сайн ингээд амжилт үзүүлдэгвэ. За тэгээ ингээд амжилт үзүүлэхгүй яваад исэн. Тэгээ энэ чинь үн чинь одоо 2019 онд томилогдсон гэхээр одоогоосоо ингээд энэ чинь 5 жилийн өмнө юу лээ 6 жилийн өмнө үйл явдал гэсэн үг шүү дээ. За тэгээ Шин Тэйоны ингээд нөгөө нэг одоо ингээд нөгөө хүмүүс ингээд маш гоё тасгалжуулагч аваад ирчлээ дээ. Ямар нэгэн гоё ингээд Индонезийн шгшээ баг те магадгүй дэлхийн аваргад гарч ирэх юм байна гэх мэтчлэн хүлээгээл те. Иймэрхүү яриа гарч ирээд исэн чинь амжилт үзүүлдэггүй. За тэгсэн чинь нөгөө номыг хавцаран битээд үгэн гэдэг шиг ингээд 2-3 жилийн дараагаас ингээд нөгөө Шин Тэйоны ингээд тасгалжуулсан баг нь одоо нөгөө Араманда ороод тийм үү маш сайн одоо Азийн цомын тэмцээн цомын тэмцээнд маш дээгүүр амжилт үзүүлээ заяа. Тэгээ үргэлжлүүлээд ингэсэн Японы багтай тоглоод 2023 оны 11 сарын 15-нд Японы багтай тоглоод 4 тэгэр хожигдсон заяа. За Японд, Индонез. За тийм Индонезийн баг. За тэгсэн чинь яг тухайн үед заяа Японы ингээд заяа одоо тасгалжуулагч Хажиме Морияшу Ясу гэдэг хүн болохоор за Индонезчууд дэлхийн аварга руу гарах нь тодорхой болцсон юм байна. За Шин Тэйон энэ багийг үнэхээр өөр төвчөнд бэлдсэн юм байна гэдэг ингээд нөгөө тоглолтын дараах ярилцлагыг өгчээсэн. Тэр 4-0-оор хожичоод гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө яг Япончууд угаасаа өөрсдөө ингээд дэлхийн аваргад хэвчлэн гачдаг баг болохоор магадгүй ингээд те өөрсдийнх нь нэгэн форум байгаа штэ. Гэхдээ яг тэр Япон тасгалжуулагчийн нүдээр болохоор тэр доогуур байдаг тийм үү дэлхийн аварга руу тэр болгоно нэр нь одоо миний мэдхээр бол дэлхийн аварга руу гарч ирсэн би хараагүй. Индонез гарч байгаагүй. Тэгсэн чинь яг тэр Японы тасгалжуулагч одоо энэ Хажиме Мориясу гэдэг хүн болохоор за эднэр энэ жил гарах нь ер нь ингээд те одоо 27 он байлуу. За одоо чинь нэг 26 онд дэлхийн 26 оны илүү дэлхийн аварга гарах нь маш тодорхой юм байна гэдэг ярьслага өгөөд тэгсэн чинь Индонезчууд нь тэр үе чинь ингээд дагаад бүгд бүүм шууган штэ. Йоо манайх ингээд Японы тасгалжуулагч ингэж хэлээ Шин Тэйон бол ингээд үндэсний баатар манай ингээд шиг ингээд дэлхийн аваргад гарах нэ гэл ингээд бужигнаал бөөм баяр болжсэн чинь яагаад чинь бүүмэд Индонезийн шгшээ юу хөл бөмбөгийн холбоо энэ тасгалжуулагчийг халдсан. Хизээ саяхан уу? Тийм саяхан. За тэгээ ингээд яг энэ нөгөө 4-0-оор ялагдсанхын дараа гэсэн үг шүү заяа. Халаад халсныхан дараа ингээд нөгөө хүмүүс чинь ингээд гайхтын баад тэ одоо ингээд нөгөө иргэд ингээд те ийм хүлээлт байсан бид нар чинь дэлхийн аваргад ингээд орох гэж байгаа манай ингээд шиг те дэлхийн аваргын магадгүй те ингээд нөгөө 32 баг оролцдог лөө тийм баг. Тийм 32 багт нь оролцдоггүй маа гэхэд тэрний өмнөх нэг шат байгаа штэ нэг те 64 шалгардаг ч юм уу тэрэн дээр бид нар очих ингээд магадлалтай байсан чинь яга халчваа гэд тоглогчт нь өөрсдөө гайхаад заяа манай тасгалжуулагч бидрийг үнэхээр хурцлж исэн те ингээд мундаг байсаа яагаад ингээд энэ халчваа бид нар ойлгохгүй байна гэл ямар нэгэн байдлаар тэр нөгөө Индонезийн үйл бөмбөгийн холбооноос шийдвэр гараад энэ хүний халсны дараагаар Шин Тэйон ч ажиллаагууд ингээд явцсан араас нөгөө нэг одоо Голландын хөл бөмбөгийн домог Патрик Клюверт гэдэг хүн чинь сонсч байсан уу? За сонсч илсэн юм гэхдээ яг өнгөц арьстай хүн билээ заяа. За энэ хүний ингээд томилсон. За тэгсэн чинь ингээд нөгөө яг одоо миний ярих гэдэг сэдв юу вэ гэхээр ингээд нөгөө Индонезчууд болон одоо энэ би net.com гэдэг сайт хараа сууж байна л та. Энд дээр юу гарсан бэ гэхээр за ингээд те маш гоё ингээд те байрлалд одоо ингээд нэг тийм ингээд биеийг босгоцсон баг байсан юм байна. Маш багаар тэр хүн чинь жижигээс нь хөлнөөс нь ингээд те ингээд би ингээд бүхэл бүтэн хүний бие босгоцсон гэдэг шиг ингээд багийнхаа суурийг тавьсан байжсэн чинь гинтл халаад явуулсан. Шин Тэйон ч ажиллаагүй явчлаа. Тэгсэн чинь Патрик Кливерт гэдэг хүн эренгүүтээ нөгөө баг нь
бүр ингээд дараалсан олон хожигдолтой заяа. За. Бүр ингээд нөгөө одоо U23 буюу 23-аас доош насны ингээд Азийн цом гэж байгаа байхгүй одоо өсвөрийн гэсэн үг юм уу? Тэгээ яг энэ тэмцээнд оронгуудаа хожигдоод гэх мэтлээ Индонезийн баг нөгөө өмнө үзүүлжсэн амжилтууд нь юу ч байхгүй болоод тэгсэн чинь одоо Индонезчид яагаад шуугаад байгаа вэ гэсэн чинь шин Тэёныг эргүүлж авчир гэж шуугаад байгаа юм байна л да. Шаардаад байгаа. Шаардаа тэгэд нэхэд энэ бүр. Тэгэхээр энэ бас ингээд нэг тийм яг би хөл бөмбөг мэдгүй ч гэсэн миний хувьд энэ аяг сонирхолтой байлаа л та. Энэ шин Тэёнгийг би сонирхлоо 2002 оны нөгөө дэлхийн аврагт Солонгос нөгөө хоёр юуны дундаа хийдэг. дөрөвт ордог бүрэлдэхүүнд байсан уу гэсэн чинь байхгүй байсан юм байна. Тэрний дүүн юм уу ах нь харин энэ дотор байсан байж магадгүй. Ямар ч гэсэн энэ харж исэн царай л байгаа даа л. 2 хоног чинь нөгөө Япон Солонгос хоёр чинь зэрэг. Тийм болсон. Тэгээд энэ чинь Солонгос ч хамгийн гол яасан штэ. Дэлхийн аврагт бүр дөрөвт орсон штэ. Шүүгийн дөрөв тэр бол бүр аимшигтай том үзүүлэлт бол байсан. Анжи ухаан билүү нэг. Тийм. Итали эсрэг нэг алтан гол хийдэг. Тэр хүн чинь одоо юу гэдгийг чи мэдэх үү? Үгүй. Тэр хүн чинь өмнөд Солонгосын тоочтой шоуны хөтлөгч шүү дээ. Яг л тэ оолыг тарт. Гоё ажил хийдэг юм байна шүү дээ. Зүгээр би нөгөө нэг ингээл амарлаг хөтлөгч харна. Энэ ямар ингээд би ингээд хүн аягүй сонирхол судалдаг л та. Тэгсэн чинь ингээд хөл бөмбөг ингээ гараад тэр би ингээд шоконд орсон аахгүй юу? Супер очтой хөл бөмбөгч дотор бол одоо аимшигтай томод. Би одоо нөгөө Chef and Fridge гэдэг Солонгос нэг шоу үзэж байгаа л та. Тэрэн дээр анжи ухаан байдаг юм тий. За дэмжиж ажиллагч танилцуулах юм манай Hot Topics нэвтрүүлгийг BSB дэмжиж ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч BSB нь өсдөг ваучер одоо танилцуулж байна. Та BSB-гээс электрон бараа худалдан аваад 50,000-аас 500,000 төгрөг хүртэлх ваучерыг бэлгэнд аваарай. Зөвхөн BSB гэсэн мөрөдөгөр BSB манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаа. Баярлалаа. Электрон бараа худалдаж аваад ваучер авах гэсэн үсэ? Ваучер авах гэсэн. Вау. Би талх шаргач ямар л орж үзье үст те. За тэгээ. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орцгоё. За энэ бол АБ Муни гэдэг одоо энэ хайлтууд тэргүүлж эхэлж байна. Оросд бүр хүртэл АБ гэдэг хайлт тэргүүлсэн байлээ. Энэ тэнд АБ Шинзо Абегийн АБ гэдэг хайлт тэргүүлэхээс гадна Японд бол энэ Муни гэдэг бас энэтэй холбоотой хэрэг нь бас тэргүүлээд байгаа юм байлээ. За үүнтэй холбоотой BBC дээр гарсан мэдээлэл нийтлэл дээр үндэслээд хэдэн мэдээлэл хүргэе гэж бодлоо. Шинзо Абе 2022 онд алуулсан, буудуулж алуулсан. Энэ аимшигтай үйл явдал болсон. Одоо энэ улсын ерөнхийлөгч сайд хийжсэн хүнийг ингэж буудаж ална гэдэг бол үнэхээр бас аимшигтай үйл явдал. Гэтэл энийг буудаж алсан хүн нь юу гэж одоо хэлсэн мэхээр Шинзо Абе бол Муни шашнуудтай холбоотой болж таарсан. Эднүсийг дэмждэгт нь дурх хуцаад энэ одоо Шинзо Абег алсан гэж өөрөө тайлбарласан байна. За тэгсэн чинь Муни шашин гэдэг одоо манад ч бас нэлийн сонсогдсон байна тий. Тийм шүү дээ. Одоо бид нар чинь ингээд аягүй сайн мэдэх нь яах вэ? Зүгээр ингээд нэг мөн гэдэг үг бол би одоо ингээд над дээр чинь нэг unification гэж ярьдаг шүү дээ. Нөгөө сүмийнхэн сүм гэж нэрлэж явдаг юм байна тий. Тэнгүүд нөгөө аягүй олон хүмүүсийг бөөнд нь гэрлүүлээд байдаг шиг тий. Харин тийм. За Муни шашин маш сонин үйл одоо юутай арга барилтай диж аягтай юм шиг байлээ тий. Олноор нь бүгдээрээ гэрэлдэг гэж яах шиг. За тэгсэн чинь ингэдэг юм байна. Муни шашин чинь бас одоо зүгээр ингээд бас янз янзын үйл ажиллагаа эрхлэхээс гадна гишүүдээ дарамталт юм байна. Мөнгө эсвэл үнэтэй юм худалдаж ав гэд одоо дарамтлалтыг тодорхойлсон. Токиогийн одоо шүүхээс одоо Токиогийн Японы хүчний одоо юуныхын шүүхийн одоо шинжилж үзээд 200 хүнээс ярилцлага авсан байна. Энэ одоо Unification Church гэдэг байгаа нэгдлийн одоо сүмийн хүмүүсээс ярилцлага авсан чинь эднээс одоо нийтдээ гишүүдийг за одоо чи одоо энийг худалдаж авахгүй бол ч юм уу эсвэл ийм мөнгө хандуулахгүй бол чиний одоо ингээд сэтгэл зүйч хэцүү байна. Чиний ингээд ирээдүйд чинь бүрхэг болох гээд байна ч гэдэг юм уу. Янз янзын юм шашны аргаар хүмүүст нөлөөлөөд чи одоо шашин ороод ирчлээ гэж бодоход за чи одоо 100 сая төгрөгийг яг одоо хийгдэхгүй бол чиний одоо ингээд амьдрал чинь одоо бүтэхгүй болох гээд байна гэдэг одоо иймэрхүү байдлаар одоо хүмүүсийг дарамтлж янз янзын аргаар мөнгө салгадаг болж таарсан байгаа. Амар хэцүү бэ тий. 100 саягүй тэгээ яах юм. Би одоо 100 сая төгрөг байхгүй гэдэг амьдрал хэцүүд юм ааш. Тэгээ чи 100 саяг төлчүүл тэгээд амьдрал чинь сайжрна штэ. Батны арич нь дам гэл. За тэгээд одоо за ер нь гэхдээ шашны ихтгэл үнэмшлийн асуудал бол эмзэг асуудал байдаг. Шашны ихтгэл үнэмшил дээр нь тоглоод одоо ингээд мөнгө салгадаг гэж үзээд энэ одоо Муни одоо сүмийг хаах шийдвэр Токиогийн шүүхээс гарсан байна. Японд уу? Японд.
За ингээд одоо мөн Наа чинь бүр айхтар том мэдээ шүү дээ. Үгүй харин тий. Тэгэхээр үүнийг бол одоо ерөөсөө Япон даяараа хууль бус гэд үзчихлээ ихний байдлаар. За гэхдээ энэ бол давж залтаж магадгүй гэж ярьж байгаа. Ямар ч байсан ихний байдлаар Токиогийн дүүргээс бол мөнийн шашин бол хууль бус шашин буюу одоо гэмт хэргийн шинжтэй гэж хэлэх үү одоо мөнгө угаадаг гэх үү мэдгүй. Ямар ч байсан ингээд нэг юм одоо хууль бус гэд үзчихэж байгаа юм байна. За энэ ингээд эргээд мөний шашинтай яг толбогдоод байгаа хэрэг Японы маш олон улс төрчид мөний шашинтай холбоотой байдаг юм байна. За бүр энэ одоо BBC дээр гаргасан мэдээлэлээр бол нийтдээ 379-ийн хууль одоо санаачлагч хүмүүсийн 179 энэ либерал ардчлал намын 179 гишүүн ямар нэгэн байдлаар мөний шашинд холбоотой байна гэсэн юм тооцоо гарсан байна. Ямар нэгэн байдлаар холбогдохтойсон. За тэгээд нийтдээ одоо энэ 200 тэр түрүүн хэлсэн хүмүүсээс асуусан гэсэн шүү дээ. Энэ одоо сүмийн гишүүдийн 200 хүмүүсээс асуусан хүмүүс 2023 оноос хойш нийтдээ 38 сая долларыг одоо 5.7 тэрбум йенийг хүмүүсээс ингээд цуглуулсан, дарамтлж одоо цуглуулсан тогтоогдсон байгаа юм. За ингээд 1960 онд байгуулагдсан юм байлээ. Энэ Moonies гэдэг одоо энэ мөний шашин. Сүм Мён Мун гэдэг энэ хүн байгуулад 60 онд л шууд Японд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Энэ байгууллага. Тэгэхээр бүр анханасаа суурьтай мэнтэй Японд бол их эртнээс одоо нэвтэрч орсон. Тэгээд одоо ийм шашны байгууллага юм байна. За тэр нь одоо хууль бус Японд бол хууль бус болж байна. Энэ манай байнгын сонсогч одоо нөгөө манай ардын гоё дуучин Адар Сүрэнгойн охин Алтан Солонгоос сонсогч байдаг. За. Тэгээ Алтан Солонгоо Адар Сүрэн битсэн байна л да. Мөнийг үүсгэн байгуулагч нь Жэжүү арлыг худалдан авах гэж оролдож байсан. Солонгостооч бас мөний итгэгч гэдгээ нуудаг гэж энэ хүмүүс. Тэгэхээр энэ хүн ч өөрөө нь Солонгост ажиллаж амьдарч юм билээ. Тэгэхээр ялч одоо нөгөө одоо тоон дотор байгаа хүн бас мэдчихэл байгаа ахalta тий. За ямар ч гэсэн энэ бас нэлийн бас чих халууцуулаад байдаг шашин санаж байна. Би буруу санаагүй бол энэ хүн ингээд дахин нэг чих халууцуулаад одоо бүр шүүхийн хэмжээнд ороод хориглож байгаа юм байна. За энэ бол бас улс төрийн хэмжээнд бас их нөлөөтэй одоо шашин болж таарч штэ. Либерал ардчлал ном чинь том ном. Японы 2 том намын нэг нь. За энэ одоо намынх нь талаас их хувь нь одоо тал хавцаа хувь нь тэн хагас нь мөнийхэнтэй яаж иж сүлжилсэн байдгаа гэдэг. Тэгэхээр бас их сонирхол тий. Чин тэгтээ бүр нөгөө итгэмээргүй мэдээ гэдэг шиг тий. Зарим мэдээг нөгөө ингээд нөгөө одоо боловсруулж болдгоо ч юм уу эсвэл гулигдаг мэдээч гэж байдаг шүү дээ. Тэгээд наадах чинь ингээд бүхэл бүтэн тусгаар улс буюу Япон улс тий. Мөний шашныг ингээд хууль бус гэж үзээд эх орондоо хориглож байгаа гэхээр энэ бол бас нэлээд том мэдээлэл. Тэгээд удахгүй өнөөдөр хоёлаа ингээд ямааны ямахын ингээд тий. Халуун дээр нь хөрөглөө удахгүй өнөөдөр нөгөө Монголын хэвлэл мэдээллийн сайтуудаар гараад орой бас мэдээгээр гарах бахтай илүү чанагдсан үед илүү чанагдаад бас илүү энэ одоо улс төрийн шинж цаана нөгөө холбогдож исэн юмнууд нь тодорхой болоод эхлэх байх. Ямар ч гэсэн Токиогийн дүүргээс ийм шийдвэр гаргаад одоо ингээд дэлхийд даяараа ингээд яриад эхлэх байгаа юм байна. Мөн ч ёстой хаа газар байхаа гэсэн маань Дуканаас үрийг битсэн байна. За би буруу санаагүй Америкийн нэгдсэн улсад шас нэвтэрсэн байдаг юм уу? Ямар ч та ямар сони юм бэ те. Бүгдийг нь нийлүүлж яхад одоо гэрлүүлдэг ч гэж яах шиг тэгснээ ингээд мөнгө нэгч таа. Би тэр гэрлүүлдэг гэдгийг нь бол би ингээд яг өмнө нь тэр ч угаасаа ингээд мэдээллүүд нь маш илбэг байдаг. Одоо YouTube дээр ч Unification Church Wedding гэл Mass Wedding гэл одоо нэг бөөнөр нь гэрлүүлж байгаа гэдээ хайхал юм бол бичлэг гараад ирнэ л те. Тэнгүүд тэр мөнгө нэгтгэх гээд одоо өнөөдрийн чиний ярьж байгаа BBC-ийн мэдэн дээр ингээд бичсэн байна гэвэл BBC чинь тэр Английн одоо 100 гаруй жилийн түүхтэй маш том агентлаг шүү дээ. British Broadcasting Corporation үлээ тийм нэртэй шүү дээ. Тийм төрийн хэмжээний агентлаг дээр ингээд бичсэн байна гэхээр энэ бол бас л том мэдээ байна л да ялтчихгүй. Дэлхийн хэмжээний хамгийн том одоо нуруутай хэвлэл мэдээллийн байгууллага гэж бас явагдаад те. За хамтран ажиллагчид танилцуулаад буцаад иргэд орё 100% хүртэл шинжлэгдсэн ус урайтай Pantene хамтран ажиллаж байна. За, Pantene брэнд одоо бид нар сайн мэднэ. Энд ч одоо хүүхэд багтмаар л байлаа шүү дээ. Тэр чиг ямар урайтай байлаа. За би санахгүй байна ой муутай. Pantene брэнд шинжлэхдээ төрлөө нэмсэн. Тэгээ үсний шампунь, ангижруулагч, маск, эрчимт арчилгааны тос, үсний үзүүрийн тос гэж одоо байдаг болсон байна. Тэгэхээр одоо би бол ингээд шампунь, ангижруулагч хоёрын л мэдэж маск, эрчимт арчилгааны тос, үсний үзүүрийн тос гэж би бүр ингээд аммаар юм шүү. Одоо нөгөө би ч нөгөө юутай сортой Тэнгүүд одоо нөгөө үсээс бол таваар яг шүүр шиг болчиход байгаа байхгүй. Тэнгүүд ялчгүй одоо миний үсэнд хэрэгтэй л юм байна л да. Тэгэхээр найрлаганда Pro V B5 сувдны агуулмжтай. Тэгэхээр үсийг бэхжүүлнэ. Витамин B5 нь үсийг тижээж, бэхжүүлж, хугаралтыг багасгадаг, гялалтсан зөөлөн эрүүл болгодог гэж байгаа юм тий.
За чийгшүүлэгч найрлагатай. За энэ үсийг хуурайшгаас бас давхар хамгаалдаг. Тэгээд гэмтлийг засдаг. Пантины бүрэлдэхүүн бүтээгдэхүүнүүд нь үсний салаалсан хэсгийг засах, үсний эрүүл байдлыг сэргээхэд тусалдаг онцгой. За өнгө хамгаалах бас үйлчлэгээтэй. Будагны үсний өнгийг хадгалахад тусалдаг. Будагтай үсэнд аюулгүй найрлагатай юм бүтээгдэхүүн. Хөнгөн бүтэцтэй гэж явдаг. Ихэнх бүтээгдэхүүн үсийг тослогдуулдаггүй тул өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой байдаг. Пантин брендийн ангижруулагч нь дэлхийн номер 1 гэж явдаг. Гол бас нууц нь тэндээ юм билэ. Мөн үсний үзүүрний тосыг нь синс болон эндүү ашиглахаас өмнө хэрэглэвэл хамлалтаас хамгаалж гэмтэхгүй байхад тусалдаг юм байна. Зүг. За энийг би жихнээсээ би авах хэрэгтэй байна. Би чинь нөгөө нэг сортой гэдэг чинь би чинь маш их нөгөө яатсан цайруулц ус гэсэн үг байхгүй юу? За. Тэнгүүд эндүүд миний үзүүр маань гэмтээд тэгээ би угаацсан үсээ ингээд сул тавингууд би нэг зайсан шүүр шиг үстэй байгаа байхгүй юу? Тэгэхээр би эндүүд хүйдээ үзүүрийн тосыг аваад түрхэх хэрэгтэй юм байна шүү дээ. Ер нь бол За Пантиныг бүх сүлжээ дэлгүүр супермаркетаас авч болно. За мөн тэг цэг имэнээр зарагдаж байгаа. Тэг цэг имэнээр бас худалдан авалтаа хийх боломжтой шүү. Харин утсаар захиалга өгөх, утсаар мэдээлэл авъя гэвэл 77 73 32 33 77 73 32 33. За энэ бол тэг цэг имэний бас утас гэж явна. Ануун хоо цэг имэн, тэг цэг имэн гэдэг вебсайтаар та бүхэн хандаад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За ихэнх хүмүүс зөвхөн шампунь л хэрэглэдэг. Тийм учраас орчны нөлөөнөөс хамааран үснийг гэмтдэг юм байна. За ийм учраас шампунь гэлгүй ангижруулагч тос бол цогцоор хэрэгжилж үсийг ялалзуулж сайхан харагдахад тусалдаг. Тийм учраас дэлхийд номер 1 ангижруулагчтай Пантин нэг санал болгож байна. Манай нэвтрүүлэгтээ 100% хүртэл шинжлэгдсэн ус ураатай Пантин хамтран ажиллаа. Баярлалаа. Зэ hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл. За Их Британд нэг ийм юу байт юм байна. Омасе гэдэг нэг байгууллага, ашигын төлөө entertainment байгууллага гэж байгаа байхгүй юу? За энэ байгууллага яадаг вэ гэхээр ингээд нөгөө хоёр төрлийн суглаа явуулдаг. За. Хоёр төрлийн заяа. Нөгөө нэрээ суглаанаас татгалцсан гэдэг юм яаш. За суглаа явуулдаг. За нэг суглаа нь болохоор ингэдэг заяа. Одоо чи ингээд Монголоос ч юм олонний танил алдартантай ингээд цуг хоол идэх тийм гэдгээ чамд боломж олдвол заяа ирэх хинтээ хоол идэхүү. Мэдгүй байна өөртөө. Мэдгүй байна яг үндэ яг ингээд санаанд дэлхийгээс үжихгүй юм. Би ил маск талаалмаар. Монголоос за Монгол сайн мэдгүй байна. Хөрсөн дээр байлтай дэлхий мэлхийгээд. За энэ ааш мудал хоол идэв. Йоо үгүй би чамд хоол идэхгүй. Олонний танил алдартан гэж их ч ямар. Мэдгүй нэ жанцан оргууд таад байдэ. Наачаста маш гоё. Маш гоё. Йоо чи бүр сонголт чинь бүр. За тэгсэн чинь одоо энэ номоосаа болохоор ингээд эхний нэг сонголт нь болохоор юу яадаг. Одоо алдартнуудтай хоол идэх тийм үү хамт ингээд цагийг өнгөрүүлэхтэй тухайн өдрийг тухайн алдартантай ингээд хамт өнгөрүүлэх тийм эрхийн төлөө суглаа явуулдаг заяа. За. Дараах нь болохоор ингээд үл хөдлөх хөрөнгө өгдөг. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд тэр омаасаа гэдэг ингээд суглаа ингээд манай Британд гэдэг сонсогчид сонсож байгаа бол ингээд бас нарийн ширээний нэрээр би чи нөгөө хөндлөнгөөс уншиж байгаа юм шүү. Тэгэхээр би дараагийн юу нь болохоор үл хөдлөх хөрөнгө хождог. За тэгсэн чинь заяа 3 сая фунт стерлингийн одоо байшин гэхээр бол асар хүнтэй үстэй ч доо. 3 сая гэдэг чи одоо монголоор 10 тэрбумаас наашгүй юм байна. 11 12 тэрбум төгрөг. За 70 эргийн ингээд Devon гэдэг одоо Devon ширэг гэдэг одоо Devon одоо ингээд нэг тийм одоо монголоор нэг тийм аймаг ч юм уу те. Аймаг дээр ингээд 70 эргийн ингээд 3 сая долларын Джеймс Бондын ингээд цуврал дээр гардаг маягийн тийм одоо үл хөдлөх хөрөнгө хоцсон нэг иргэн байна. Цаан чинь. За. Одоо зураг нь өгч гэнэ үү? Тийм байна. За тэгэхээр энэ хүн болохоор 2021 оны 10 сард яг энэ одоо юугаа хоцсон суглаан дээрээс ингээд бүр ингээ өөрийн гэсэн те усан сантай за те ингээд бүх ингээд нөгөө фасад шилэн фасадтай гэж ярьдаг те гаднах нь ийм ингээд юуг хоцсон. За тэнгууд ган төмөрлөгийн нүүлдвэрт ажилладаг энэ энгийн ажилчин хүмүүс маань болохоор юу яасан? Байшиндаа очиод 3 хоноод дэлгүүрийн буцаач өгсөн. Яаж аа? Яасан гэж бодож ярина. Мэдгүй байж байгаа. За би таа хэл та. За таах гээд оролттой. Ганцаардаад байсан юм болоо. За тэгсэн чинь энэ одоо өгсөн биз дээ. Infinity Pool буюу одоо нөгөө ингээд бүх ингээд нөгөө нэг чицүү байдаг штэ нэг хантайгаа чицүү усан сантай. За тэгээд ийм гоё шилэн энэ хаусыг ингээд суглаанд хожингуудаа буцааж өгсөн шалтгаан нь юу байсан гэдэг би одоо хэлж өгье л та. За. Эрэг дээр эрэг дагуу баригдсан. Эрэг нь нураад байсан.
эрэг дагуу аюултай юм байна. Тийм. Тэгэхээр нөгөө нэг магадгүй ингээд те энэ чинь гоё үнэтэй гоё ингээ хаус нэг хүн чинь ингээд те нөгөө бид нар чинь нөгөө нэг ёндоо гэж орно штэ. Хин ч ингээл нэг суглаагаар очсон юм зарыг гэж бодохгүй. Одоо чинь би нөгөө нэг Mobicom-оос би суглаагаар машин оожгороо зарна гэж бодохгүй байхгүй юу? За. Тийм. Хойсон шиг ярьж за. Яг нөгөө шинэ машин оожчул чамд өнөрлүүлнэ гэж бодлоо. Шинэ дугаар аваад 14,000-аар цэнгэлцэн л явж байгаа шүү. Тийм үү. За. За тэнгууд одоо энэ залуугийн хувьд одоо энэ эрэгтэй хувьд болохоор за ингээд те мэдээч ингээд тийм үү энэ том ингээд те 3 сая фунт стерлингийн үнэтэй ингээд хаусыг хожихол үнэхээр гоё мэдрэмж байсан. Очоод дотор нь ингээд амьдрахад би ингээд кинон дээрээс харж байсан тийм үү. Джеймс Бонд гэдэг кинон дээрээс л юм хауст ингээд хүмүүс те кино зураг авалт хийж байгааг харж байсан ч би дотор нь өөрийгөө те ингээд хоол идээд унтна гэж төсөөлж байгаагүй үнэхээр гоё мэдрэмж байсан. Гэвчиг эргэн тойрны ингээд хуршууд нь ч хэлсэн юм байна анхааруулад. Байшин ингээд нөгөө одоо ингээд булангаасаа ингээд имтрээд гэх юм уу? Эргэн имтрээд нураад байгаа юм байна. Тэгэхээр ингээд одоо юу хий явцынууд эн чинь нөгөө нэг байшингийн үнцийг алдагдаад эхэлнэ шүү дээ. Тэгээд яваандаа эн чинь эхлээд одоо аюулгүй байдал нэрэгдэн тийм үү? Байшин нурах үед хүн дотор нь ойл гэмтэн. А дараа нь болохоор ингээд за байшин нурдгүй ингээд наанаас нь ингээд ямар нэг юмар тэ тогтоолооч гэсэн байшингийн үнцний асуудал яригдах болохоор 3 хоноод буцааж өгөөд тэгээд нөгөө нэг одоо тэнцэх үнийн дүнгийг авна гэж энэ хүн ингээд мэдэгдсэн юм байна. За тэнгууд одоо эхнэр нь ч юм уу эхнэр нь ялангуяа ингээд нөө байшинда үлдэх маш их хүсэлтэй байсан. Тэгтээ би одоо ингээд тий одоо өрхийн тэргүй эр хүн болохоор би ингээд алсын хараад шийдвэр гаргасан. Зөө. Чи одоо жишээ нь яах вэ? Үгүй энэ дэд нураад байгаа эвгүй юм байна да. Би одоо сайн мэдгүй. Би ч одоо бас ямар гэртээ тийм шийдвэр гаргаад эрэгтэй хүн биш дээ. Яна ингэж хэлээд цагна болох юм. Оо гайгүй. Гэхдээ тэгээ буруу ойлгохгүй. Оо гайгүй. Яа. Намайг зүгээр олон хүнтэй газар л бит юм бай гэдэг ингээл. За тоолсон. За энэ одоо зургийг өгсөн ба штэ. За энэ нөгөө нэг нураад байгаа хэсгэд яг одоо чи харж байна тэр нөгөө улаанаар ингээ бүрэн хилцэн байгаа хэсэг. За тэгэхээр одоо магадгүй машина бариад үзэж чадахгүй байгаа хүмүүст хэлэхэд үнэхээр нэг тийм том ингээд хавцлын ирмэг дээр байгаа юм байна энэ барилга нь бол. Тэгээд айгүй эйгүү барилтаа ингээд. Яг ихц хадны ирэг дээр юм л штэ. Нуруул бол үнэхээр тэгээд нэг мэдхэд юу гоё газар амьдрах гэсэн биш бас өгчөж магадгүй юм биш те. Тийм штэ тийм. Хичнээн гоёыг бодоод амьдрсан ч өгчүүл яах юм. Надад зүгээр энэ сонирхолтой байна. За 3 сая фунтын одоо энэ барилгыг буцааж өгөхөөр оронд нь 3.1 30% тэнцэн мөнгө л өгөх юм уу? Тийм. Ер нь бол нөгөө бүтэн мөнгө нөхгүй гэсэн тийм мэдээлэл нь гараад тэгээд нөгөө хүмүүсээ хайгаад байгаа юм байна л та. Тэгвэл бүр ингээл айгүй ойлгомжтой. Чи ийм 3 сая гэдэг нэртэй ийм газар амьдрах уу? Сая фунт стерлинг авах уу? Би сая фунт стерлинг л авах. Тийм шүү дээ. Тийм. Бүр хамгийн тий. Алсын хараад залуу. За нэгэн мэдээлэл хүргээд өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодлоо. Элтон Джон гэдэг хальт эргүүлж эхэлсэн. Тэгээд Элтон Джон маань 3 сарын 25 буюу өчигдөрхөн төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. 75 настай. За тэгээд 75 настай Элтон Джон маань өчигдөр одоо юугаар төрсөн өдрөөрөө шууд ингээд нэвтрүүлэгт одоо дуу бичлэгт орж агаад 45 минутын турш уйлсан юм байна. 45 минутын турш бүр ингээд одоо яаж татаад гэдэг вэ? Сөрхраад бүр ингээд уйлсан юм байна. 45 минут гэж одоо маш удаан уйлсан байна. Тэгэд яагаад ингэсэн бэ гэхээр энэ дуу нь өөрөө ядж явах тийм төрсөн өдрөөдөг 78 нас хүрчээд байдаг. Тэг чи дуу дуулах гад дууны нэр нь болохоор энэ хуучин дэлхий надаас сагцах дор гэсэн тийм одоо утгатай тийм дуу дуулаад дуулж явахдаа уг нь маань хүн өөрөө Берни Тапен гэдэг энэ хүн үгийн зохиож бичсэн дууны үгийг харчаад их дажгүй дуу байна гэд тэгснэ юуг нь дахилтын дуулж эхэлснэ энэ миний амьдралын тухай дуу шүү дээ гэж ойлгоод тэгээд 78 нас хүрч байгаа 100 төгч байгаа хүн чинь яалтчгүй надад нэрээ хідэн өдөр үлдсэн бэлээ гэж бодоод тэгж байгаа зүгээр ингээд яг нэвтрүүлгийн дундуур 45 минут нурш ингээд уйлсан юм байна. За 2023 онд чинь нэг нүд нь яатсан юм ба штэ сохорцсон юм ба штэ. За ингээд ер нь бол нэлээ одоо нас өндөр гарч байгаа Элтон Джон ингээд одоо яг одоо хүмүүс бол одоо ингээд дуугаа үргэлжлүүлэх ёстой байтал сэтгэлийн хөдөлгөөндөө хэд автаад ингээд зөрхрээд ойлгох нь бол ингээд зарим хүмүүст эвгүй ч юм маш тухгүй мэдрэмж төрүүлжүүл зарим хүмүүс бол энэ бол яг л хүн угаасаа л ингээд хүний одоо яг ийм шинж чанар байна гэд их олон талаас харуулад хүмүүс ингээд зарим нь ингээд сэтгэл өвдөх ч юм уу гониглах за ингээд одоо Элтон Джон ингээд анхаарлын төвтэй юм. Тэгээд өөрөө хэлэхдээ бол би хизээч ийм супер хот болно гэж хизээч бодож байгаагүй. Зүгээр миний ингээд дэлхийн хэмжээний супер хот болох бол ерөөсө тохиолдлын явдал байсан юм аа. Би дуулаач гэж бодоод явж байгаад нэг
эвгцэн дараа л би ингээд одолцсон ингээд бас их дараахан тэгж ярьсан байлээ. Элтний үеийн одоо дуучин чинь ерөөхдөө тэнгэр дэвшсэн шүү дээ. Одоо тэгээ ялангуяа чинь өөрөө нөгөө ижил хүүсдний бэлгийн чинь ингээ баримжаатай хүн болохоор бас ингээ тухайн үед одоо нөгөө доох гарч асан 80-аад оны үеэр чинь ингээ ихэвчлэн тэр үеийн өөрийнх нь үеийн ингээ томчууд бол тэнгэрт одоо хэдийнэ дэвшсэн. Тэнгүүт би боддог байхгүй. Сахилга батдаг үе юм байна да энэ хүнтэй гэж боддог ус. Тэгэхээр би бол амар сайн ойлгож байна. Би бол уйлмар санагдвал шууд үйлчт ширэмэрэн дээр хамаагүй. Тийм. Гэхдээ 45 минутанд төрсгөхээр бас зүгээр тэр нэг тийм онцгой байсан. Ингээ хүмүүс ч уйлчаад ингээ за уучлаарай манайх ингээ өргөжлүүлдэг бол ерөөсө тултал нь уйлсан. Тэгээд Батбаяр бата их нэлхэрч уйхан болж тэ наснаа ихэд гээд бас нэр нас ихаа тэрэндээ холбоотой юм уу. Тэгээд нээ би ч гэсэн уйлалах. Энэ насных юм байна. Нас тагаал уйлах юм гэдэг. Тийм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ эрүүл залуу амьдрацгаая ураатай Live Tea брендийн үүлэнг зай хамтран ажиллаа. За мөн 100% хүртэл шинжлэгдсэн ус ураатай Pantene хамтран ажиллаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим түүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. За баярлалаа Ааш муута. Баярлалаа Цэрамута.